өнөөдөр амгалан галтрын. За 20-р зууны хэлмэгдлээс 20-д оноос гэсэн Богдхан тухайн үед Улаан Оросын аюул эрхнэ гэдэг хэлийн дөрвөн пост харуулын цэг байгуулж ижээ. Тэгээ энэ нь манай төвхөсөд хэлэлж байгаа шүү дээ. Тэгэхэд нь зөрөөд нууцаар хяагтад очиод намаа байгуулсан. Энэ нам нь өөрөө комментарны заавраар байгуулагдсан. Дараа нь комментарны заавраар тэр актер анхны үндсэн хууль батлагдаад тэр англи нийгмээр ялгуулдаг юм гараад ирсэн. Тэгээ энэ хэлбэгдэл баха явсан. Энэ хэлбэгдлийн үед энэ улс төрийн гэдэг үг гараад байгаа шүү дээ. Тэгээд улс төрийн хэлбэгдэл гэдэг. Энэ улс төрийн хэн гэдэг нь нам хийдэг. Улс төрийн хүчин, аль нэг хүчин тухайн үеийн хэрхэрсэн. Тэгэхээр тухайн үед нэг л нам борж ирсэн. Энэ комментарны заавраар хийгдсэн. Тэгээд тэдний заавраар хэчнээ бүгд л ярьлаа хангалттай. Тэгээ энэ нам одоо 104 жил болж сүүлийн 35 жил мөн жалгаа алах. Одоо сүүлийн үед бүр ингээд нөгөө намын дарга удирдлагууд нь хүн ярьж байгаад тэрийг шорон тэр энийг ялуурууд нэг ярьдаг. Энэ ч бүр одоо тэр өндөр албасын улсууд энэ чинь нотлоод яриад хэлж өгöd байна л да. Тэгэхээр бид миний хувьд юу гэж бодсон нэгэн л одоо бид яагаад ингэж бид зөвхөн ховдоо боддоо шүү. Яагаад энэ эцэг өвгдөд манайхан хэлвэгдсэн л дээ зүгээр. Яагаад эцэг өвгдөө ингэж хэлвэгдүүлээ буутцсан энэ улс төрийн хүчнийг далжгантал дэмжээгүү гэдэг ерөөсөө. Энэ ямар ч би гайхаад олдгүй шүү дээ чинь. Гүн ламдар ном уншуулж байгаа нэ. За тауны хойтрын буян одоо юу гэдгийг. Гэхдээ энэ их багш нарын очиад толгойд ороод хэлсэн. Энэ улс төрийн ном уншуулж явах юм. Нийтэд ном уншаад гүгээд юм. Та нарын нүглийг хэлэхгүй болиог хэлчих хэрэгтэй байхгүй юу тэр нөхдүүд. Нэг тэр нь хойшлоо цаашаа нэг санд хэлэхэд нэг юм санал байна. Ер нь бид энэ зарилгэнч байдаг шүү дээ. Энэ намыг татан буулгая гэх юм ээ. Энийг хэрэгжүүлээсээ энд шахалдаг өсөө тийм төрөөчийн ерөнхийлөгч бүр зарилг нь гаргацсан байт юм биш үү? Ер нь судлаад үзэхээр бол энэ чинь 2012 онд бид нар судалж үзэхэд 19 удаагийн өргөдөл өгсөн байт юм байна. Энэ намыг татан буулгаж дээж өгвөл одоо Монголд хүчрэлтгээ байсан. Мөдөө Монгол энийг одоо дарддаг одоо тийм акторыг байхгүй болцсон. Ямар сайн дээр сошиал орсон фэйсбүүк чинь хяндаг болчихсон. 24 оны 1 сарын 10-наас эхлээд миний янз янзын юмнууд таних нийтлж болохгүй ингээд хасдаг хаадаг л болчихсон шүү дээ. Энийг яасан гэсэн метагэнтгтэй гэрээ хийсэн байна. Манай засгийн газар харж залуунаас хийсэн байна. Тийм учраас иргэдийн юмыг хүсэл ингээд хаадаг болго. Одоо ингээд удахгүй Непал болох нь шүү дээ янз нь. Ийм юм удаан үргэлжилж байна. Ингээд одоо тэгээ хуулийн байгууллагыг ашиглаж байна. За одоо тэгээд сүүлд одоо шүүгчд буруу гэж яриад байна. Ясмин дээр энэ дээр прокурорын байгууллага нь хамгийн том айхтар болцсон байж прокурор л бүх юм хийж байна. Өнөөдөр Алтан уугийг 3 дахь цагаатгах чинь гинэ. Гурд нь одоо цагаатаа зүгээр болчлаа л гэсэн дургуй сонгуульд өгөхөд ирэхээр тэр нөхөр татчихсаар дахиад эргөө одоо сонгуульд орох маягаар ингээд ийм маягаар намрах маягаар ингээд улс төрд ашиглаж яар. Улсыг сүрүүлж байгаа улсууд улс төршил байна. Би өөрөө барилгын хүн. Тэг яг бүтээн барилга өртгөл хүн. Тэгээ энэ бүтээн байгуулалт янз бүрийн төсөл мөсөл инээлээр бүх юм гацаахад бол ерөөсөө манай улс төрчлөлд юм гацаадаг. Энийг хойшлуулдаг. Тэгэхээр зэрэгээрээ миний бодлоор тэр зарилг нь байна шүү дээ. Тэгээ одоо улстай хандъя. Энэ гэсэн. Тэрнээс бид дангаараа дийлэхгүй шүү. Үнэн. Тэр сошиалж хаацсан байгаа. Тэгээ учраас олон улсын байгууллагад хандаад над нь 30 секунд болон байгаа юм шиг шүү дээ. Тэгээд олон улсын байгууллагад хандъя. Энэ дээр баримт болсон шүү дээ. Баримтын одоо хангалттай бүрдүүлээд өгөө. Одоо манай хөвшил дээш хүүхдүүд нэмэргүй шүү. Үннийг хэлчих. Нэмэргүй. За татан бодлоо баярлалаа тий.